Welcome to 40,000 Daily Show. Би хөтлөгч Билгүн байна. Улаанбаатар хотод соёлыг төвөх зорилготой нэвтрүүлгийн маань 24 дугаар дугаар инхүү эхэлж байна. За, өнгөрч 7 хоногийг ерөнхийд нь хэлбэл нийслэлийн 7 хоног байлаа. Маш олон нийслэл дээрх асуудлууд болсон 7 хоног болж өнгөрлөө. За, эхний бичлэгийг хамтаа үзье. Яг асуудал дундаа дараагнаар очиж буучих хэрэгтэй юм л. Тэгэнгүүт эргэн тойрны асуудлаа шийд. Ядахнаа дараагнаар нь бууж чаддгүй маа гэхэд тэгвэл гэр ороолоос олон дараагнарыг төрүүл. Бид эндэн байж асуудлаа шийд. Би бол бодож байгаа. Би эндээс явахгүй. Би энэ хавийнхантайгаа хамт өөрчлөгдлөө эндээс би явахгүй. Тэгж байгаа л чи хэлсэн шүү. Тий. Би явахгүй би. За энэ үнэн ба зөв намын даргын ер нь бүх юм нь хотлбаа буруу гэдэгтэй. Мань хүн бол те баг энэ гэр ороолд амьдарч явах хугацаанд энэ иргэдтэйгээ хамт л би эндээс амьдрал нь өөрчлөгдвөл хамт өөрчлөгдөн. Тэхээс биш би эндээс бол явахгүй. Би эндээс л энэ асуудлыг шийднэ гэд хэвлэлд өгсөн өөрийнх нь бүр контент нэвтрүүлэгт нь өгсөн ярьцлага байна. Тэг яг энэ байдлаас нөхцөл байдал гэр ороолынх нь яг хэвэндээ үлдсэн мань дарга одоо бараг 600 амар том хаустай өөртөө шиг явсан. Эхнэр нь 200 тэрбумын тендер нийслэлээс авсан байгаа гэх мэтээр одоо шалгалтын явж байгаа юм байлээ. Тэг хүн бас нэг ийм муухай идэггүй гэж болно тий. Барин таван худлаа ярьдаг ийм байж болохгүй тий. Манайхан энэ хүнийг л төрд гаргаж болохгүй шүү. Бүр хэлмээр санагдаад байгаа ийм худалч өвөөгүй бусдын зовлон дээр жаргал хийсэн. Бусдаа ядарсан хүмүүсийн асуудлууд дээр ашиг хийж хонжоо идэг. Иймэрхүү үнэн ба зөв намын нөхдүүдийг бол эзэд сонгож болохгүй шүү. Манайхан өрөвдөө сонгож магадгүй зээч болохгүй шүү. За улс төрийн халуухан 7 хоногд өнгөрч байна. За Монгол Ардын намын төв байр төрийн ордон дээр манын зодоо маш их эрчимтэй сүүлийн 2 сар явсан бол одоо нийслэл рүү шилжиж ханга ордон руу шилжсэн. За тэгээд үнэтэй холбогдолтой нэг бичлэг үздэг. Тэгээ би зүгээр хамгийн нэг харамсаж байгаа юм. Би энийг зохион байгуулж байгаа хүмүүст уржигдэр ороо хэлсэн. Одоо өр хүүхдээр оролж болохгүй дээ. Тэгэхээр хоёрт нь бас миний охин эрүүл мэндийн хувьд одоохонд асуудалтай байгаа. Тэгээ яг энэ миний одоо та хэд нэг жоохон өнгөрөөж жоод оролдороо найзаа гэд би хэлсэн. Тэр одоо ньюс румын далд эцдүүдэд би өөрөө хандаж хэлсэн. За одоо сүүлдээ ингээд өчигдөр миний амьдарч байгаа газрын дээгүүр дороо нисгэж байна. За тэгээ одоо машинтай янз бүрээр дагж байна. За Нямбатар дарга сая нийслэлийн намын орныхын хорол бас энэ үеэрээ сэтгүүлчид яриа өгсөн байлээ. Тэгээд надтай хэрвээ яг энэ асуудлаа тавиад өрсөлдөөд энэ дахин руу ороод шударгаар надаас миний суудлыг аваад өрсөлдөж болно. Тэгээ энэ хотоор нэг өрсөлдөгч хаагаад олдохгүй байна. Надад өрсөлдөх хүн алга битээ гадуур дотор юм хийгээч. За тэгээ охины минь биеийн байдал асуудалтай байхад битүү юм сенсац тараарэ гэсэн үгийг хэлсэн. За энэ юу болов гэдгийг бүгд хамтдаа үзцгээе. Тэгээ би дахиад хэлье. Тэгээ чаддгийм бол та хэдэд 2 үндсэн арга байгаа. Би эхнийх нь аргыг ингээд өнөөдөр ирээд надтай нөгөө нэг албан тушаал булаацалтаад байгаа хүмүүсийг өнөөдөр ирээд энэ хурал дээр нээлттэй сайхан өрсөлдөөд намайг надтай өрсөлдөө гэд би ингээд та бүхнийг урьж байна. Энэ бол хамгийн эрүүл арга. За хоёр дахь нь тэр намайг одоо миний бараг бүхэл хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбоотой асуудлаар авилгатай тэмцэх газар дарга зэрэггүй өгч байна. Энийгээ сайн шалгаарай. За оюутан сайдаас эхлүүлээд ер нь л энэ том дарга нарын асуудлыг энэ хүүхдүүд нь авч залах гэдэг. За үүнтэй адилхан Нямбатар даргын охин гэдэг хүн гарч ирсэн. За энэ охин бол нохоотой дээ нохоогоо маш ихээр тансаглуулж янз бүрийн хоол өгдөг. За гадааддаа давж явдаг энэ тэрэг юм асуудлууд тулгарсан сошиалоор битүү зургууд нь явсан. За бараг л хүн бос төрснөөс Нямбатар даргын охин бос төрөх нь яавта маавта гэж хүмүүс чинь бичиж хэлсэн. За тэгээд ер нь л энэ даргануудын асуудлыг хүүхдүүд нь ер нь авч залчих гад идэг үе цаг ирсэн байна. Тэгээ манайхан ер нь нэг юм эсгэн байдаг болсон юм шүү дээ. Эхлээд нэг юм хоёр хүн хоорондоо байлдана. За энэ хулгайч тэр нь хулгайч гээл. За нэг хэвлэлээр бахан байлдаал. За тэгвэл араас нь нэг рүүгээ баах юм жигсагчд 50 дэ төлбөртэй. За тэр шоочоо жигс ингээд хэл ингээд хэл. За энэ хоёр нэгээ газар аваад явахгүй байгаа даа бол үр хүүхд рүү норж тансаглал нэг одоо гаргадаг юм мод ил ирсэн байна. Тэгээд Нямбатар даргын охин нохооны тансаглалаар нийслэлийн ихдэх эрх мэдлийн хотын даргын төлөх өрсөлдөөн үргэлжилж байна. Юунд бодтой байдгүй нохоод хижээдэг нохоод хар нялхаас нохоод гөлөг байхаас нь хижээсэн үн чинь бодтой тэр чинь өөрөө юуны нохооны тийм жерки хийж тэр групп дээр зардаг тэрийг сувчилдаг тэр ч одоо тийм хориотой юм уу? Жерки хийж хатаасан мах хийж савл зардаг тэр групп дээр нь байгаа шүү дээ. Тэгээ тэрийг
өөрөө сурчилж инста дээр хүмүүс хувцсунаар өөрөө өмсөж зардаг үстэй тэрнтэй адилхан тэжээж байгаа нохооныхоо хоолыг ийм хоол одоо нохооны эрүүл мэндэд нь сайн. За өнгөрсөн 7 хоногт нийслэлийн удирдлагуудыг гэрээрт нь очиж нэгжиж за тэгээ мөн 2-3 хоног саатуулж хорхол басан. За тэгээ даваа талаа өнгөрсөн 7 хоногт бас эхнэрийнх нь компани 20 тэрбумын тендер авсан гэдгээр шалгагдсан. За энэ дээр ямар тайлбар өгснөг үзье. Одоо огт анх туяа гэдэг одоо замын анх цэцэг гэдэг манай гэр бүлийн үнийг бол яриад байгаа. Бид хоёр бол яг өндөө бол гэр бүлийн асуудал 2025 буюу намайг хотын орлогчийн ажил авснаас хойш бид хоёр бол гэр бүл болоо болсон. Яг хөө зүгээр 24 оны миний хас хомын мэдүүлэг дээр би одоо гэр бүлийн үнэ 25 он гаргаад мэдээлэл өгөх одоо хуулийн хугацаагаар 2 сарын 15-ны дотор мэдээлэл өгөх шаардлагатай учраас би бид хоёр 2 сарын 15, 1 сарын 29-нд би 2025 оны 1-р сарын 29-нд би гол анх туяа гэдэг одоогоо гэр бүлийн хүнтэй бол гэр бүл болцсон байдаг. Ийм учраас бол манай одоо байгаа гэр бүлийн хүнд өмнө бизнес эрхэлж исэн, компаниуд удирдах исэн, тэргээ шилжүүлсэн, борлуулсан, өшөө төслүүд дээр ажиллаж исэн, өөрөө сурж исэн гэх олон асуудлууд байгаа. Би энэ хувийн асуудлууд энэсээ сонирхдаггүй. Хувийн асуудалд бол хүндэтгэлтэй ийм ханддаг. Мань үний яриагаар бол бит хоёр намайг хотын дарга болохоос өмнө бол танилцж гэр бүл болсон байдгаа гэж ярьж байгаа. Тэгээд хотын даргыг болсон өдрөө эхнэр нэг компани зараад маргааш нь нэр усыг сольсон билээ олж дарга болсон үед нь. Тэгээ эхнэрийн компани яалч бас ингээд энэ тендерээс 20% тэрбумын тендер авцсан. Тэгээ одоо шалгах гэж байгаа юм билээ. Тэгээ даваа талаатай холбогдлолтой маш олон одоо хуулийн асуудлууд болон гэмт хэрэгтэй холбогдлолтой асуудлууд ярьж байна. Аль нь үнэн ингээд бүүмэд. Тэгээ за тэгээ удахгүй нэг жагсаал явах бах түрүү ярьсан шиг за тэгээ хэрэв хүүхд мөхтэй бол хүүхд мөхтийн тансаглыг одоо нууж эхлэхгүй бол хараад хүүхд рүү норно тэгээ ийм механизм орсон байна. Ер нь бол улсын төсвийг болон нийслэлийн төсвийг энэ буруу зарцуулж байгаа авилгал янз бүрийн албан тушаал буруу ашигласан хүмүүс бол эргээ үүрэх хэрэгтэй. Одоо ч шударга хэрэгтэй. Нийслэл чинь ингэж яриад байгаа байхгүй. Нийслэлийн орлогч дарга болон энэ нийслэлд ажиллаж байгаа хүмүүс чинь мөнгөний тоо битгий байдлаа их төсөвтэй тийм их мөнгөийг зархан зарцуулж байгаа гэдэг яриа байгаа. Ийм их мөнгөндөө гараа хүмүүс ч бас зүгээргүй л байгаа да тий. Манайхаа энэ дээр дүр завчихгүй харж байгаа шийдвэрлэл шүү. Чи одоо Улаанбаатар хот чинь Монгол улсын бараг 4.1 буюу 50-аас илүү хувь нь шахуу амьдарч байгаа. Бол Монгол улсын тална гэсэн үг. Бидний мөнгийг л авч идээр үрээд ин гэсэн үг. Анхааралтай ажиглацгаая. 40 мянга дээлийн шоу үргэлжлэж байна. За би өнгөрч 7 хоногт өөрийнхөө Facebook хуудасаар хэлсэн нэвтрүүлгийнхаа үзэгчдэд багхан гэсэн мэдлэг боловсролт нь нэмэр болох үз булан шинээр нэвтрүүлэгтээ оруулъя гээд за нэвтрүүлгийнхаа энэхүү номны товчил хэсгийнхаа буланг Mind Minute гэдэг нэртэйгээр дэлхийн бестселлер номуудыг нэвтрүүлгийнхаа дундуур нэг 2-3 минутанд багтаан гол үзэл санааг нь тайлбарж хэлдэг болёо. Тэгээ манайхан чинь завгүй амьдралын хэв маягт ном унших завгүй байгаа бол миний нэвтрүүлгийг үзэхэд за иймэрхүү бас ном байсан юм байна. Энэ бүх номоос ийм мэдээлэл авч болох юм байна. Амьдралаа хэрэгжүүлж болох юм байна гэдэг гоё юм inspiration санаа аваасаа гэдэг үгнээс ийм болон нэмжээ. За тэгээд энэ удаагийн эхний номын товчлоороо Джеймс Клэрийн 2018 онд бичсэн Нью-Йоркт бестселлер болж 300 сая шахуу борлуулагдсан Atomic Habits гэдэг нэртэй номыг товчлыг би та бүхэнд хүргэе гэж бодлоо. За Джеймс Клэр гэдэг хүн нь бейсболын тамирчин байсан. За тэгээд бейсболоо тоглож байхдаа маш том хүндэл бэртэл авч гэртээ сууж явах хугацаатай энэхүү номыг бичгээр болсон. За тэгээд энэхүү номыг бичих болсон гол зорилго нь хүмүүс амьдралдаа маш том зорилго тавьдаг ч яагаад хүрдгүү вэ? За тэдэнд энэ амьдралдаа хүрэхийн тулд би юу хийж чадах вэ гэдэг ийм санаанаас энэхүү номоо бичиж эхэлсэн. За тэгээд номны гол үзэл санаа нь юу гэхээр та өөрийгөө өөрчлөх маш том алхам хийх бус өдөр тутмын жижиг дадлууд хийснээр та амжилтанд хүрнэ гэдгийг энэ ном дээр товчхон гол санаа нь юм дээр гардаг. За тэгээд яг гол хэлж байгаа мессеж чинь нэг хувийн өөрчлөлтийг та өдөр болгон хийж чадах юм бол нэг жилийн дараа та маш том өөрчлөлтөнд хүрч чадна гэж одоо маньхүү номон дээр бичсэн байлээ. За тэгээд юу гэдэм 3 үзэл санаа байгаад байгаа. Эхлээд жижигхэн юмыг дадал болго гэдэг. Өөрт жишээлбэл бид нэр англи хэл сурна, турна гэж зорилго тавьдагч маш үнэндээ ингээд амар хэцүүгээр эхлэх гэдэг. Жишээлбэл фитнест очиод 3-4 цаг гүүх ч юм уу. За англи хэл сурыг өдөрт 10 үг зээжлэх, 20 үг зээжлэх гэдэг ийм өөртөө том хатуу зорилго тавиад байдаг. Энэ хүн бол зөвлөхдөө та хэрвээ
турхаар шийдэж байгаа бол фитнест очиад өдөрт нэг өөртөө таалагдсан 10-20 минут л зарцуул. Гэхдээ энийг гол өдөр болгоо. Та хэрвээ англи хэл сурах гэдэг бол өдөрт нэг л өвч ээжил. Гэхдээ та жилийн дараа их шал өөр болно гэсэн. Нэгдүгээр зорилго өөрт хэрэгтэй байгаа дадлыг авахын тулд хамгийн багаар өөрт атайхнаар өөрийгөө өөрчилж эхлэх. Хэцүү биш гэсэн. Хоёрдугаарт нь та өөрийнхөө орчин нөхцөлийг бүрдүүлэх. Жишээлбэл бид нэр уцаа оролдмооргүй байна гэж хэлдэгч уцаа оролдоо суугаад байна. Тэгвэл яг орчноо бүрдүүлэхийн тулд Wi-Fi ч юм уу эсвэл уцаа airplane mode дээр тавьж болно. Жишээлбэл бид нэр ном уншмаар байгаа төлөвлөмөрөөгч уцан чинь ингээд notification-ууд ирээд байгаа бол зүгээр л уцаа өөрөөсөө хоол тавиад өөрийгөө яг хиймээр байгаа зүйлдээ орчноо бүрдүүлээрэй гэж юм байна. Гурав дахь гол санаа нь та өөрийгөө хэн бэ гэдгийг өөртөө ярилцаж олоорой гэж байна. Жишээлбэл та англи хэл сурж ийн гэж бодохоор би ингээ хичээл хийж байгаа хүн байна гэж өөрийгөө ингээд зэмлэхгүйгээр би зөвхөн өдөрт өөрийгөө хөгжүүлж байгаа хүн гэж өөрийгөө эргээр харах. Жишээлбэл би дасгал хөдөлгөөн хийж байгаа ямар хэцүү юм бэ гэж бодох шаардлагагүйгээр би өөрийнхөө эрүүл мэндэд хөв нэмэр оруулж ийн гэж өөрийнхөө майндаар өөрийгөө удирдах гэдэг юм гол санааг авч хэрэгжүүлсэн юм ном болсон. Тэгэхээр манайхан би өмнөөс нэвтрүүлэг дээр хэлжсэн миний бас нэвтрүүлэг дээр хэлдэг үзэл санаа тий нэгдэж байгаа тий аливаа том өөрчлөлтүүд жижиг алхмаас эхэлдэг. За тэгэхээр та өөртөө зориулагдсан эсвэл өөрийнхөө амьдралд хэвшүүлмээр байгаа шинэ дадлыг үүсгэх гэвэл багахнаар өдөрт маш жижиг эхлээд өөртөө дуртай болтлоо энэ степийг алдахгүй хамгийн гол нь өдөр болгон байх нь чухал гэдэг ийм концепцтэйгээр тайлбарсан энэ Джеймс Клирний Atomic Habits гэдэг номыг энэ удаа танилцууллаа. 40,000 дээлийн шоу үргэлжлэж байна. За дараагийн сэдв амархуутай холбогдлолтой нэмжлэг хамтаа үзье. За бүгдээрэнд нойрын мэнд хүргэе. За тэгээ завхны маань тоглолт маань маш гоё боллоо. Завханчуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хоёрдугаар тэр увсад болсон асуудал нэлийн газар авч байна. Тэгээд маш олон хүмүүс дуурж байна. Тэгэд яг үнэндээ бол би увсчуудаа маш их хүндэлж байна. Увсчуудынхаа талаар ер нь Увс аймгийн ард иргэдийн талаар бол огтхон ч юу ч яриаг байгаа. Харин ч эсрэгээрээ тоглолт үзсэн зрителүүд маш гоё байсан. Тэгээд зрителүүдтэй маш их баярлалаа. Увсчуудаа бол элдв бусаар хэлсэн зүйл бол миний зүгээс огтхон байхгүй. Би Увс аймгийг бол хүндэлдэг. Увс аймагт манай найз нөхөд одоо миний дотны хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр бас ингэж нийтээр нь энэ болсон зүйлийг хүлээж авч ингэж Увс аймгийн ард иргэдийг ингэж бас нийтээр нь муухай хэлэх нь миний хувьд бол маш буруу зүйл гэж бас хэлж баймаар байна, хэлмээр байна. Тэгээд та бүхнийгээ бас Увс аймгийнхныг одоо ингэж өөр нэг янзаар миний ярьсан яриаг буруу тал руу нэргүүлж бас нэг юм. За дуучин амархуу аялан тоглолт хийгээд орон нутгаа тойроо явж байгаа юм билээ. За тэгээд болсон процесс нь юу гэхээр Увс аймагт очиод тоглох гэсэн чинь Увс аймгийн засаг даргын орлогч анх хоёр гэдэг залуу энэ харт амигчин нэр яаш шийдгэлүүлээд исэн хүнийг тэр Увсын театрт тоглуулах юм бол бүх удирдлагуудад нь арга хэмжээ аав шүү гэдгээс болж Увс аймаг тоглолтоо хийж чадаагүйгээс бол энэ зөрчил үүссэн. За тэгээ энэ бол өнгөрсөн 7 хоногийн бас топ сэдвүүдийн нэг боллоо. За нийгэм бол хоёр талтай хуваагдлаа. Ер нь нэг талтай л гарсан л да хоёр талтай биш. Мань анх хоёр зөвхөн нөгөө талтай гарсан. За гол асуудал юу гэхээр хүн хэрэг хийсэн байж болно, шүүхээр шийдвэрлэгдсэн байж болно. Гэхдээ энэ асуудлыг жирийн иргэн болов дамаа энэ төрийн захиргаанд ажиллаж байгаа хүн давхар шийтгэл оногдуулж болохгүй. Мань амархуу өмнө алдаа хийсэн байж болно. Алдаагаа өөрөө үүрээд, үүрэх хэвээр ялаа үүрээд гарч ирээд одоо нийгэмд амьдарч байгаа. Дэлхийн орнуудад ч гэсэн ийм асуудал байдаг. Ял шийтгэл эдсэн хүнийг гаргаад нийгэмшүүлэх гэдэг ажлууд бүр улс төрийн зорилготой нийгмээс нь хийж өгдөг байтал улс төрийн албан тушаал төрийн албан тушаал ашиж байгаа хүмүүс ийм хариуцлагагүй байж болохгүй. За тэгээд би энэ хүнийг ингээд судлаад үзсэн чинь мань хүн чинь хүний хэрэгтэн гэхээр илүү бүр өөрийнхөө дүүг хүртэл зааж сурч исэн юм аимшигтай амт юм байлээ. Тэгээд бас л тэгэхээр этикгүй тийм соёлтой хүнээр төрийн албан ашуулаад бүхэлдээ аймгийн засаг даргын орлогч хийлгэж байгаа гэдэг бас харахгүй байгааг шийдэж. За тэгээ энэ мэдээлэлтэй холбогдлолтойгоор бол иргэд бол энэ хүнийг огцруулаач одоо болооч ямар амар юм бэ гэсэн зөв энэ хүнийг огцруулах хэрэгтэй. Учрал сайдаа одоо Монгол Ардын намын дараагч учрал хэмжээ учрал хэлээ да. За энэ үнэтэй холбогдлолтой дахиад нэг бичлэг гарсан үзцгээе. Манайх дарга гадаадд зугаалж байгаа юм байлээ. Чимдан баригчтайгаа хамт казино тоглоо явж гэсэн мэдээлэлүүд ирсэн.
Тэгээ зүгээр л нэг аймгийн засаг даргын орлогч л гадаадд чемдан баригч дагуулаад бидний мөнгөөр ингэ явж гин гэж хадгалаас л харамсалтай шүү. Тэгээд хууль төслийн байгууллага энэ хүн дээрээ тэр намын хариуцлага ёс зүй яриад идэг Монгол Ардын намынхаа энэ хүндээ ёс зүй хариуцлага тооцож ажилласан чөлөөж ер нь нийтийн энэ төрийн албанд энэ ажил хийхийг болиулах хэрэгтэй. За хангаар доортонд улс төрийнх тоорондох зодоо үргэлжилсэн. За тэгээд Нямбатар дарга хурлын дарга баярыгаа хаасан тухай юу гэж ярьсныг хамт үзцгээе. Нийслэлийн иргэдийн хурлын дарга маань ороо шөнийн цагаар ирж ажилладаг. Шүн захирамж гаргадаг. Өдөр ерөөсө огт байдгүй. Шөнийн захирамж гаргана эсвэл шашны зан үйл эрхэлдэг. Компьютер техник хэрэгслүүд гаргаж байна. Би энд бас нийслэлийн засаг даргын хувьд их санаа зовж байна. Нийт төлөөлөгчдийн одоо 60-70 орчим хувийн саналаар ээлж тус хурлыг зарлан хуралдуулаа гэдэг ийм одоо өрх хүчгийг хурлын ажлын албанд хөргүүлээд одоо хурлын тангимд орох гэж байна. Харамсалтай нь манай энэ хурлын дарга маань одоо ерөөсөө хууль зөрчил болж өгөхгүй. Энэ танхимын бүх микрофон бусад техник хэрэгслүүдийг салгачиж. За одоо энд бидний зөөврийн одоо микрофон ашиглаж хурлаа хуралдуулъя. 30 одоогийн байдлаар 30 гаруй хүн хуралдаа ирэхээр байна. За Нямбатар дарга хурлын дарга халсан. За тэгээд хариуцлага ярьсан баган хакерийн бичлэгийн нийтээрээ бүх хурлын танхимын микрофон энтерийг унтраацсан аваа явцсан. Шөнөөр 2 хакерч ороод илээд бүх одоо мэдээллийн юм устгасан гэд кинонд гардаг шиг юм ярьж илээ. Ямар ч гэсэн Монгол Ардын намын нийслэлдэх зодоо бол өндөрөөс өндөрт авсан байна. Нямбатар дарга бол үзэж гин. Ус үзэн л гэж өөрөө хэлсэн бас үзэж гин. За тэгээд нийслэлтэй холбогдлолтой асуудал дээр улсын хурлын гишүүн ямар байр суурьтай байгааг үзцгээе. За хоёрдугаар тендер ерөнхийлөгчийн санаачилсан ёс зүйн одоо тэр хууль дээр бол зарим энэ нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нартай холбоотой асуудлыг бас оруулахгүй бол одоо өчтөр бол нэлээд сэтгэл эмзэглүүлэхээр юм ярьж илэн шүү дээ. Би мэдээг байхад тендер авцсан байна. Тэ мэ? Юу гэсэн чинь төсвөө өөрөө батлаад мэдээгүй байж байгаа тендер аваад ингээд явж болт юм уу? Тэгээ хуулиар бол хориглоогүй байна гэсэн юм яриад сууж явах, зогсож явах юм. Тэгээ энэ асуудал дээр бол нэлээд онцгой анхаарал хандуулахгүй бол энэ болохооргүй л болсон шиг надад харагдаад байна. Тэгээ энэ дээр бас байнга орооны гишүүд бас анхаармаар юм шиг санагдаад байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хууль хэрвээ батлагдвал нийслэлийн төлөөлөгч нарыг бас оруулаарай гэдэг зүйлийг ярьлаа. За тэгээд нийслэлийн чинь бүр мөнгөний орон мэдхээ байцсан нэмээд өөрөө мэдхгүй тендерт оролцоод өөрөө мэдхгүй 200 тэрбумын тендер авчдаг. Ингэтлэл томорсон байж тээ. Нөгөө баяр цогт Ардсан намын баяр цогтыг $1 сая марцсан энэ дээрээгээд яриад идэгсэн. Монгол Ардсан намын зөв нийслэлийн төлөөлөгч нар чинь бүр мэдхгүй байж байгаа 200 тэрбумын тендерт ялцсан байдаг болсон байна. Бас л нэрээ сагсалтж байгаа шүү дээ. Энэ нийслэл гэж нэр бараг Монголын төрөөс илүү том бүтцтэй юм газар болцсон. Тэгээ мөнгө нэмэх болохоор ийм их байлдаантай зодон тал байгаа юм шиг байна. Хуулийн хэлэлтэйхээ харж байгаа байлгүй дээ. Монгол төр байна. За нийслэлтэй холбогдлолтой асуудлууд үнэхээр дуусахгүй нэ. Өнгөрсөн 7 хоногт яриадсан фуд фестивал 10 хоног пив ууж болно гэдсэн асрыг чинь буулахаар болсон байна. Учир нь ерөнхий сайд тэгээ буух чиглэл өгсөн байна. Үүнтэй холбогдлолтой нэг бичлэг үзье. Өөрийнх нь өртгөө? Буулах. Буулах өртөг бол янз янз. Анх барихад 300 орчмоор барьж ирсэн. 300 орчим сая төгрөгөөр. За одоо бол арай жоох нөгөө Монгол компаниуд ч энийг буулах нь хамгийн том асар шүү дээ нийслэл байгаа. Энийг буулах арай зон туршлагатай. Нодлон жилээр 100 гаруй найраад буулгачсан ийм асуудал байгаа. За миний санаж байгаагаар энэхүү асрыг хөдөлтөж авах үнэ нь авсан үнэ нь бараг 2 тэрбум төгрөг. Тэгээ зөвхөн жил болгон барих гэж 300 сая төгрөг, буулах гэж 100 сая төгрөг. Юу гэсэн үг юм бэ те? Бид нар ч одоо тийм их баян ор юм уу? Бараг энэ Дубай моба арайхан шаах мах шиг юм шүү. Зүгээр л хүмүүсийг хоол идүүлэх гэж өөр ашигтай мэддэхгүй юм хийхин төлөө бид нар барьж буулгахад л 400 сая төгрөг өртөг юм шүү. Тэгээ 10 хоногийн дотор л бид нар ингээд 400 сая төгрөг. 400 сая төгрөг гэдэг чинь хагас тэрбум төгрөг шүү дээ. Яа бурхан минь гэж. Бид нар чинь саяхан л тэрбумын хулгай гэхэд амар хүмүүг сонгодог. Тэрний чинь 1 тэрбумынх нь хагасыг нь зүгээр л 10 хоногт ингээд цацаа ичдэг байх нь шүү дээ. Нийслэл бас үнэхээр бас контролгүй шүү энэ. Нийслэлийн удирдлагуудыг нэг яамар ч юмдээ бүр болохоо очиж байна. Бүтэхгүй. 40,000 дээлээ шоу үргэлжжээ. За дараагийн сэдв Улсын хурлын гишүүн Амгалан Баатартай холбогдолтой.
гэр бүлгүй залуучуудыг хооронд нь уулзуулад 300 хос төрсөн төрийн нэгч бодлого 30 жилд гараагүй. Гэтэл Говьалтай аймагт энэ асуудал маань ингээд хийгдсэний үр дүнд нийтдээ 300-аад хос төрсөн байна. За өнгөрсөн 7 хоногт бас нэг сошиаллаар бас бүүн болоод байгаа. Би Баянголынх байна. Хизээ Говьалтай явах ба гэж маазраад байгаа юм асуудлууд гарлаа. Тэгээд би сонсохны дөрөв нуурын ирэг дээр 2 4 7 гэдэг ийм арга хэмжээгээл тухайн үед бас нэг амар их мааз болол хүмүүс тоглоод байсан. Тэгээ нөгөө тэнгисийн иргэдтэй адилхан юм хийлээ гэдэг баг зураг мөргөний явал танилцсан үзлэмжтэй болоод. Гэтэ энэ чи яг үндэл үр дүнг өгсөн юм билээ шүү. 300 хос гэр бүл болж чадсан. За тэгээд нэмээд энэ манайх ингээд зөвхөн хотоор ингээд нэгийнхээ амьдралыг зөвхөн өөрт байгаа хажууд орондоо дүгнэж хэрэггүй. Монгол улсад чинь маш олон хүмүүс амьдардаг. Тэгээ орон нутагт энэ гэр бүлтэй холбогдлолтой асуудал үнэхээр бас хурц сэдв болсон байгаа л нөгөө эмэгтэйчүүд бүгд сургуульд явцсан орон нутагт дандаа ирчүүд үлдсэн адуу мал харна гэдэг энэ асуудал дээр бол энэ Амгаланбаатар гишүүний санаатсан энэ арга хэмжээ бол үнэхээр бас нүдэ олсон зүйл бол болж байгаа юм билээ. Манайхан бас тоглох хэрэггүй. Бас энэ хүмүүсийн чинь хоорондоо танилцах, уулзах, учруулах юм шаардлагууд бас үүсэж байгаа юм байлээ. Тэгээ орон нутагт байгаа юм эзүүрс орон нутагт юм бодлого гаргах үндэсний хэмжээ, төрийн хэмжээнд бас энэ бодлогоо зайлшгүй хэрэгтэй болчиход байгаа. Бүх эмэгтэйчүүд нь хот руу сургууль, гадаад руу сургуульд явцсан. Бүх эрчүүд нь хон малайгаа үлчээд байгаа юм асуудал байгаа юм байлээ. Тэгээд одоо утгагүй Баянголынхаа алтаачуудад танилцуулах арга хэмжээг би одоо хийгээс явж бодож байгаа. Бас бид ингээ наанд толоод байгаа ч гэсэн тэнд олзмаар байгаа гэсэн хүмүүс байгаа. Тэгээ манайхан бас бусдаагаа бодож энэ ертөнцийн дээр энэ Монгол улсад энэ Улаанбаатарт ганцхан та амьдардаг уу танаас өөр маш олон асуудалтай хүмүүс амьдарч байгаа. 40 мянгад Daily Show байла. Дараа 7 хоногт ирээд уулзъя.